Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийж байсан нэгэн хөнгөн хөгжилтэй киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны цэнэглэлтэд урамшуул авах боломжтой. Лин бол 6 настай хэрнээ маш хөдөлгөөнтэй, хэн бүхнийг зовоосон, ирээдүйд супер баатар болохыг мөрөөддөг хүү. Тэрээр Америкт эцэг эхийнхээ хамт өссөн ч түүний дэггүй зан тэднийг бүр туйлдуулж орхижээ. Өдөр тутмын амьдралтанд тэмцэх муу хүмүүс байхгүй учраас Лин өөрийн супер чадвараа батлахын тулд багш нартай болон гэрээхэндээ санаатайгаар төвөг уддаг байлаа. Мөн тэрээр Орсын сургууль бүртээ асуудал тарьж хүч хэрэгэлсэн үйлдэлүүдээсээ болж хэд хэдэн сургуулиас ч хөөгдөөд амжижээ. Нэг өдөр одоо сурч буй сургуулийн захирал шүдэн хугарсан гартаа Линий шилжих бичгийг барьчихсан эцэг эхтэй нь уулзаж багш нар одоо энэ хүүхдийг дийлхэ байлаа. Тиймээс өөр сургуульд шилжүүлж өгөөч хэмээн гойхон тэр. За ийхүү аргаа барсан эцэг их нь Линийг хятадд байдаг авга ах Лиантай хамт амьдруулахар шийдлээ. Лиан бол нэгэн сургуулийн хөгжмийн багш бөгөөд хүүг өөрийн ажилдаг сургуультай оруулж байнга харж хянана хэмээн төлөвлөв. Ингээд хэд хоногийн дараа Лин хятадд ирэх ба харамсалтай нь авга ах нь түүнийг досож чадалдгүй хоцорчхон тэр. Учир нь Лиан замдаа өөрийн краш болох хатагтай Антай тарж хэсэг саацсан байж л дээ. Харин сахилгагүй Линч үүнийг яаж дэвчих вэ? Шууд л онгоцны бодлоос гараад явчих вэ? Үүний зэрэгцээ Ли химээх гэмт хэрэгтэн бүсгүй нилээн үн бүхий зүйлтэй цүнхээ барин яаран явж буйн харагдав. Мөн хамтрагч чантайгаа уцаар ирж уг цүнхийг ашиглан бид саятан болох боломжтой хэмээн хэлэх ба харамсалтай шалган нэвтрүүлэх зэгт хүрэхээс өмнө нэгэн хулгайч цүнхийг нь булаагаад зугтчихсан тэр. Энэ үед Лин такси барихаар зогсож байтал хулгайч түүнийг мөргөх ба супер баатар болохыг мөрөөдөгч Линч цүнх хулгайлагдсан гэдэгт итгэлтэй байсан тул энэхүү боломжийг алдахыг хүсэлгүй хулгайчийн хойноос хөөж эхэллээ. Үүний зэрэгцээ авга ах Лианч онгоцны буудлын дээр ирж дүүгээ алга болсныг мэдээд санаа зовнон хүмүүст зураг үзүүлэн сургалсан боловч хинч Линийг хараагүй байлаа. Харин нөгөө талд Лин хулгайчийг гүйцэж ирэхэд хулгайч Линд мөнгө өгөх санал тавьсан ч Лин зөвхөн цүнхийг л буцааж өгөхийг шаардлаа. Ийхүү аргаа барсан хулгайч хүч хэрэглэхийг оролддогч харамсалтай нь Линийг дийлсэнгүй. Учир нь Лин бол зүгээр ч нэг мөрөөдөл дотор амьдардаггүй. Харин кунфугийн хичээлд хамрагдаж тулааны урлагийг маш сайн эзэмшсэн нэгэн байлаа. Тэрээр хулгайчийн эсрэг тун чадварлагаар тултан ялт байгуулж улмаар цүнхийг аван онгойлгож үзтэл дотор нь хөвсгөр зөөлхөн туулай байхан тэр. Дараа нь такси руугаа буцаж очин цагдаад хулгайлагдсан туулай талаар мэдгэцтэл цагдаа нар түүнийг тоглож л байна хэмээн бодоод хэрвээ олсон бол тижээвэр амтан болгоод өөрөө ав химээгээд авч хэлэлцэнгүй. Энэ үеэр Лиан цагдаагийн газарт очиж сураггүй болсон дүүгээ эрен сурвалжлахыг гуйж цагдаа нарч түүнийг аль болох хурдан олж өгөхөө амлав. Харин Лин авга ахыхаа хаягийг мэддэг тул такси барин гэрлүү нь явж байлаа. Оройн нь Лиан гэртээ ирэхэд дотроос нь чимээ сонсогдоход хин нэгэн хулгайчил нэвтэрсэн байна хэмээн таамаглаад цонхоор дамжин оров. Гэтэл гинтхэн л Лин гарч ирээд түүнийг шууд л өшөглөж орхив. Ингээд хэдэн минутын дараа тэд хамтдаа Лианы хамарнаас гарч буй цусыг тогтоон барьж суугаа харагдана. Мөн Лин хулгайчтай тулдах үедээ узаан алсан ч энэ тухайгаа авга ахтаа хэлсэнгүй. Нөгөө талд өнөөх гэмт хэрэгтэн Ли хамтрагч Чаны хамтаар мафийн толгойлогчтой уулзан цүнхийг алцсандаа уучлахгүйж аль болох хурдан олж өгнө хэмээн амлалт өглөө. Харин мафийн толгойлогч хэрэг цүнхийг буцааж авч чадахгүй бол хоёуланг ч байхгүй болгоно шүү хэмээн сүрдүүлнэ. Дараа өдөр нь Лиан Линийг сургууль руугаа дагуулсан явсан ба түүний ангийн багш нь Лигийн сэтгэлдээ бүсгүй хатагтай ам болж таарав. Харин энэ хооронд нь Линч зүгээргүй Зина хэмээх хөөхөн охиныг олж хараад шууд л дурлцхан тэр. Тэгээд өөртөө итгэлтэйгээр очиж мэдлэг гítэл Лиан дундуур нь ороод тэднийг салгачхав. Харин ангидаа ормогцлын өөрийгөө супер баатар хэмээн танилцуулж ангийнхнаа хамгаална хэмээн амлана. Мөн Зинагийн хажууд суухад нэгэн дээрлэхүү хөхөд түүнийг дооглон инэв. Харин Лин шууд л түүнийг эсэргүүцэн зогслоо. Ийхүү багш ангиас гарсны дараа дээрлэхүү хүүхдүүд нийлж Линд хичээл заахаар дайрах гэтэл хадагт
Хатагтай ан ангиас чимээгөө гарахыг сонсоод эргэн орж иртэл бүх сурагчид ширээндээ суусан байх ба харин Лин өнөөх дээрлэхүүл сурагчдыг давж авсан нь илт байлаа. Хичээл тарах үеэр ахлах ангийн хүүгүүд Линд дөхөж ирээд тэдний ахлагч буюу Big Brother бүхийж хүндэтгэл үзүүлэх хэмээн шаардав. Гэтэл Лин татгалзан харин ч түүнийг кунфугийн албан ёсны тулаанд дуудлаа. Удалгүй тэд кунфугийн клубт цугларч тэмцээн эхэлнэ. Эхэндээ оролцогчид тус бүр ур чадвараа харуулan үзүүлбэр үзүүлж үзэгчдийг баясгах ба харин тулаан эхлэхэд Лин Big Brother түүхгүй ялждаг. Ийхүү гутамшигтайгаар ялагдсны дараа өөр хэд хэдэн ахлах ангийн хүүхдүүд гарч ирэн Линтэй тулдахаар дайрах боловч гайхалтай нь Лин тэднийг ч бас амархан ялж чадав. Big Brother болон түүний багийнхан ялагдлаа хүлээн зөвшөөрч хэрвээ Лин тэдний биеийн тамирын багш ноён Маг ялж чадвал өөрсдөө түүнийг багшаа болгоно хэмээн амлалаа. Харин нөгөө талд гэмт хэрэгтэн Ли болон Чан нар өнөөх хулгайчийг олж цүгийг буцаан өгөхийг шаардна. Гэвч хулгайч ичгүүрт явдлаа хүлээн зөвшөөрч нэг жаал түүнээс цүгийг булаагаад явсан гэдгийг хэллээ. Мөн тэрээр хүүгийн хувцсыг авч үлдсэн бөгөөд зургнуудыг нь тэдэнд үзүүлснээр Ли болон Чан нарч хүүг ямар царайтай болохыг мэдэж авна. Түүнийг хайж эхлэв. Энэ үед өөртөө хит итгэлтэй атаархуу биеийн тамирын багш ноён Ма хатагтай ан болон Лян хоёрыг хамт явахыг хараад атаархлаар дүүрч эхэлнэ. Тэрч бас хатагтай анд сэтгэлдээ бөгөөд яаж игээд өөрийн болгож аавна гэсэн бодолтой нэг юм байна л да. Тиймээс тэр хоёрыг хүүхдүүдэд жишээ болгох нэрийдлэр сагсан бөмбөгийн хичээлд оролцуулахаар дуудаж ирүүллээ. Улмаар Ляныг ямар ч бэлтгэлгүй байх үед нь бөмбөгөө хүчтэй шидэж санаатаагаар бэртэж ихдэг. Энэ байдал нь ч нэлээд удаан үргэлжилж эцэст нь Лян хамраасаа цус гартал бөмбөг шидүүлэхэд Лин авах ахаа ноён Мад дээрлэхүүлж байгаа хараад өшөөг нь авахар шийдлээ. Цайны цагаар Лян ганцаараа хооллож байтал ан хажууд нь сууж Лянд санаа зовж буйгаа илэрхийлв. Яг энэ үед Лин гинэт гарч ирээд анд хандаж хэлэхдээ хэрвээ та авах ахад минь үнэхээр дурлсан эсгээ мэдхийг хүсэж байвал түүнтэй үерхэж үзэх хэмээн зөвлөд авав. Үүнийг сонсон Лян ч сандран түүнийг болиулахыг оролцсон ч Лин хүчээр тэдний гарыг бариулчихдаг. Гэтэл энэ үеэр ноён Ма тэднийг харан уурлаж хэлгэнсэндээ Ляныг олон нийтийн газар зохисгүй үйлдэл гаргасан хэмээн буруутгахад ичээд сандарсан анж тэндээс яваад өгөв. Удалгүй ноён Магийн таеквондогийн хичээлийн үеэр Лин түүнийг тулаан дудлаа. Эхэндээ Ма үүнийг тоглоом гэж бодон шоолох боловч хүүг үнэхээр нухацтай байгаагаа анзаараад дуудлагыг хүлээн авч өөрийн чадварыг харуулахын тулд гараа ардаа бочхов. Гэвч хит их бардам зан түүнд гай болж Линд ичгүүртэйгээр ялагдлаа. Мөн гараа суулсныхаа дараач түүнийг ялж чадсангүй. Ийхүү хүүхдүүд бүгд алга ташин баярлаж байхад Ма дотроо бухимдана. Мөн Линий сэтгэлийг татсан охин Зина хүртэл түүгээр бахархаж байгаа нь илт байлаа. Хичээлийн дараа Зина Линий шарахад наалт наах үеэр Лин түүнд өнөөх туулаагаа үзүүлж Зинад хэд хоног тоглуулахаар зээлүүлв. Мөн туд удалгүй өнөөх дээрлэхүү хүүгүүд түүн дээр ирж түүнийг багшаа хэмээн хүндэтгэн кунфу зааж өгөхийг хүсгэд Лин ч зөвшөөрч тэдний бүлгийг кунфу хүүгүүд хэмээн нэрлэлээ. Үүнтэй зэрэгцэн Ли, Чан нар Ляны байранд нууцаар орж өнөөх хайрцгийг хайж эхлэх боловч тэдэнд хайрцагт ямар нэгэн амтан байгаа гэж л дуулгаснаас биш яг юу байгааг нь хэлээгүй болж таарав. Тиймээс Ляны тижээдэг ястмэлгийг хараад түүнийг босстой аваачиж өгтөл босс нь уурлаж хүссэн зүйл нь биш байгааг мэдээд Ли Чан нарыг шийдэхээр эмэгтэй тулаанч нараа дуудав. Тэд Лиг барьцаалж Чанд хандан хэрвээ хамтрагчийн амийг авармаар байвал туулайг авчир хэмээн тушаалаа. Тэр арай Лян, Лин хоёр нэгэн зоогийн газарт орж ярилцав. Лян анд үнэхээр дурлсан болохоо хүлээн зөвшөөрч цайны цагаар Ма тэднийг доромжилсанд сэтгэл нь ихэд шархалсан тухайгаа хуваалцав. Ингээд маргааш нь Лин ноён Мад нэгэн захидал өгөх ба үүнд нь Ма болон Лян нар хатагтай аны өмнө тултаж харин ан хинтэй хамт байх шийдвэрээ гаргана хэмээн бичсэн байлаа. Мач энэ нь антай холбоотой гэдгийг мэдмэгцээ энэхүү тулааныг баяртайгаар хүлээн зөвшөөрнө. Гэвч тэмцээн болох газар очиод бүх зүйл худал болохыг олж мэдлээ. Энэ бол Линий зохиосон зайл байсан бөгөөд үнэндээ Лин өөрийг нь дийлэхгүй бол Маг анаас хол байхыг шаардав. Харин Ма энэ сорилтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахад Лин ч шууд л түүн рүү дайрлаа. Ингээд тулааны төгсгөл Магийн париг унаад баларч байтал ан ирж хүүг болиулж байхдаа өнөөх захиаг нь олоод уншчихдаг. Харамсалтай нь тэрхүү цагтлыг Лян битсэн хэмээн андуурч өөрийг нь эд бараа мэд үтсэнд уурлаж түүнд гомдчихон тэр. Үүгээрч зогсохгүй Лян ч мөн энэ явдлыг мэдээд ихэд уурлан Лин рүү хашгирч чи ам бид хоёрыг харилцааг сүйтгэлээ. Яв
дахиж ирэх хэрэггүй хэмээн дүүгээ хөөчгөн тэр. Линд ч энэ үг нь нилээн хүнд тусч бороо шивэрсэн шөнө Ааны гэрлөө алхаж очлоо. Харин Лян дүүгээ хайж гудамжаар тэнүүжилж явхад Ан түн рүү залхаж Лин гэртэн байгааг хэлэхэд Лян ч сэтгэл нь онгойж тавьширлаа. Тэр үед Чан Ляны байранд туулайг хайж явах боловч бас л олж чадсангүй. Ингээд Лигийн амь нас аюулд орж болцсошгүйд сэтгэлэн зовсон Чан өөрөө Лянтай уулзахаар шийдэж туулайг өгөхийг түүнээс гуйхаар болов. Дараа өдөр нь Лян, Зина, Ан гурав хамтдаа гинцэн ноёмаг эмнэлэгт ирэглээ. Ресепшнтэй ярилцаж зогсох зуур Линий нүд гинэт урд нь тавигдсан нэгэн сонины нүүрэн дээр туслаа. Тэнд түүний хайртай тижээвэр туулайны зураг байх бөгөөд нүднийх нь хооронд байх өрмөц тэмдэглэгээр нь нин даруй таньчихаж л дээ. Сонины нийтэлд уг туулай нь тун ховор төрөл зүйлийн амтан бөгөөд ангаах ухааны гайхамшиг гэж бичжээ. Хэрвээ шинжлэх ухаанд ашиглавал энэ туулай олон төрлийн эм бүтээж сая хүний амийг аварч чадах чадамжтай гин. Гэвч энэхүү ховор амтан гэмт хэрэгтнүүдийн гарт орж одоо цагдаагийн байгууллагаас эрен сурвалжилж буй тухай мэдээлэл байлаа. Энэ мэдээг уншсан хүүхдүүд багш Анд хандан туулайг тэдэнд байгааг хэлээд Зинагийн гэрлүү явахаар ярина. Гэвч гинэт Чан гарч ирж хамтрагчийн амнаас аюулд орсон тул туулайг өгөөч хэмээн гуйж эхэллээ. Тэд ярилцаад удаагүй байтал өнөөх боссын гар хөл болсон этгээдүүд ирж тэднийг бүгдийг нь барьж аваад машиндаа хүчээр суулгах ба харин Лин ганцаараа гэмт этгээдүүдтэй тултаад үлдчихв. Удалгүй тэдний нэг нь Линд хандан хэрвээ найз нөхдөө амьд авч үлдэхийг хүсвэл туулайтай хамт заасан газарт ирэхийг тушаагаад яваад өгөв. Ингээд үүний дараа Лян, Лин хоёр хамтдаа нууц байршил руу хөдөлж замдаа амьтны дэлгүүрээс энгийн тулай авч нөгөө хэдийг мэхлэхээр төлөвлөв. Удалгүй тавлсан газараа хөрмөгц Лян хаалганы гадаа үлдэж тэднийг гадагш гарч ирэх үед туслах үүрэг хүлээн. Харин Лин хуурамч тулайг тэрэн дотогш орлоо. Лин толгойлогчоос найз нараас сулахыг шаарддаг ба улмаар түүнийг зөвшөөрсний дараа туулайтай харьцгийг өглөө. Гэвч толгойлогч туулайг хуурамч гэдгийг тэр тариу мэдгэд манай хэдэж аль хэдийн зүхтаж эхэлсэн байлаа. Ийхүү гэмт этгээдүүд тэдний хөөж Линч бүгддээ нэг бүрчлэн тултаж ялд байгалав. Гэвч эцэст нь багш Ан баригдаж зөвхөн Зина болон Лин хоёр л амжилттай мултарч чадлаа. Харин Лян энэ тухай мэдээд хүүхдүүдэд аль болох хол цухтыг тушаан өөрөө Анг аврахаар буцаж орох боловч тэр даруйдаа л тэдэнд баригдчихдаг. Харин гадаа урдсан Лин Зинаг цагдаа дуудахыг хүсээд Лян болон Анг аврахаар дахин ороход тэр хоёр олсоор дүүжлэгдэн агаарт хөвж байлаа. Ийхүү амь насандаа аюул учирсныг ухаарсан Лян багш эцэст нь нэг юм Анд сэтгэлээ илчилснээр Анж бас түүний сэтгэлийг хүлээн зөвшөөрөв. Ингээд Лин тэднийг аврахаар яаран орддогч энэ нь гэмт хэрэгтнүүдийн урьдчилан төлөөсөн занг байсан нь ил боллоо. Тэд Линийг бүслэн авч туулай хаана байгааг хэлхийг шаардна. Харин Лин эр зэрэг гарган томчуудтай тулдаж эхлэх боловч толгойлогч өнөөх хоёрын дүүжлэгдсэн олсыг тас огтлон хэмээн сүрдүүлснээр тэр тулалтгаа зогсоохоос өөр аргагүй боллоо. Удалгүй толгойлогч олсыг тарих мөчөд гинэт эргэн тойронд нь хүчтэй дэлбэрэлтүүд дараалан болж Линий ард күнфүү хөвгүүд болон ноён маа гарч ирлээ. Тэд бүгдийг аварч тус болохоор ирж л дээ. Ийхүү хүүхдүүд болон мафийн толгойлогчийн хооронд ширүүн тулаан өрнөж харин ноён маа үлсэн гэмт этгээдүүдтэй нүүр тулан тэмцэн. Тулааны төгсгөлд толгойлогч олсыг тарьж Ан Лян хоёрыг доош унагадаг боловч хүүхдүүд энэ үед нь бүх хүчээрээ дайрч түүнийг ялж чадлаа. Ингээд удалгүй цагдаа нарч ирж бүгдийг аюулгүйгээр аврах ба Ан болон Лян хоёр газар унсан. Доор нь агааржуулах хоолой байсны ачаар ам гарсан нь тодорхой боллоо. Эцэст нь сургуулийн зүгээс баярын арга хэмжээ зохион байгуулж Лянч Анд зориулан өөрийн зохиосон дуугаа дуулна. Мөн тэд үерхэж эхэлжээ. Ингээд төгсгөлд нь күнфүү хөвгүүд маань өөрсдийн үзүүлбэрийг үзүүлж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.